Өдөр өглөө арай минь дүүрэн жаргалан байна. Өнөөдөр хэдүүлээ муур үрчилж авсны дараа миний амьдралд ямар өөрчлөлт гарсан, юуг анхаарах ёстой байсан, үрчилж авахын өмнө мэдвэжтэй зүйлс мөн муур үрчилж авах нь зүгээр нөхөр хамтныг хажуудаа байлгаж байгаа зүйл биш. Маш их хариуцлага шүү гэдэг талаар ярилцах гэж байна. Эхлээд нь бол муур үрчилж авахын өмнө муурыг өсгөж авах хугацаанд юуг анхаарах талаар ярилцъя. Хамгийн ихэд миний хэлмээр байгаа маш чухал зүйл бол муур бол 10-аас 18 жил амьдардаг. Тэгээд тухайн муурыг одоо хаанаас авснаасаа ч юм уу те муурны хувьд ямар амьдралыг туулснасаа шалтгаалаад 10-аас 18 жил амьдардаг. Тэгэхээр муурыг одоо үрчилж авч байгаа хүн өөрийнхөө дараагийн 10-аас 18 жилийг энэ мууранд зарцуулж чадна гэсэн бодолтой хариуцлага даах үедээ хариуцлагаа даах чадвартай гэж бодож байгаа бол үрчлээсэй гэж зөвлөмөр байна. Муур үрчлэх бол угаасаа хобби биш, урт хугацааны хариуцлага байгаа. Тэрний дараа гэр орчноо аюулгүй болох хэрэгтэй. Аюулгүй гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр лаас агаад гэртээ орхиод явдаг ч юм уу тий. Эсвэл газар нэг хурц зэртэй юм унгаах ч юм уу тий. Тийм бол дор нь авах хэрэгтэй ч юм уу. Энийг хэлж байгаа. Тэгээд хамгийн чухал зүйл бол муур ингээд шувуу харахаараа ч юм уу нэг ялаа харахаараа бүр яг галзуу болцдог гэх юм уу. Цонх руу ингээд шууд үсрээд гараад ирдэг байхгүй юу. Тэгэхээр цонхондоо маш сайн хамгаалалт хийх хэрэгтэй. Тор авч наах хэрэгтэй. Тэгээд хэрвээ гэртээ ургуулдаг бол уулж байгаа урамлаа бас мууранд хортой эсхийг удаа харчихсан байхад зүгээр гэж бодож байна. Түүний дараа болохоор муурны хувьд хоол бол маш чухал. Хүний иддэг хоол чикэнж байна уу те. Мах, шоколад ер нь өгч огт болохгүй. Ялангуяа шоколад, сонгин, сармис их давстай, их сахартай хоол мууранд маш аюултай. Наснаас нь багасч магадгүй. Тийм учраас өөрийн идж байгаа амийг мууранд бол хизээч өгч болохгүй. Ямар нэгэн хоолцгүй талах бол өгөхийг зөвшөөрд юм бэлээ. Жимс бас өгөхийг зөвшөөрд юм бэлээ шүү. Өөрийг чи хоол идж байхад идж байгаа юмнаас чинь идэх гээд байгаад ах юм бол нэг удаа өнөрлүүлж үзээ. Тэгээ болохгүй гэдгийг ингээд ойлгуулчих юм бол муур угаасаа дахиж хүний идж байгаа юм л өртөггүй. Ер нь л нэг удаа мууранд үгүй гэж хэлэх юм бол нэг удаа үгүй гэдэг үг сонссон юм муур дахиж идэж хийдэггүй аюу тийм их зантай амтан байдаг байгаа. Хоолоо дагаад ус бас маш чухал. Савнд ус хийж тавьдаг бол тэрийгээ өдөрт 2 удаа заавал сольж тавих хэрэгтэй. Яагаад гэвэл ус удчаараа муухай амттай болдог. Ус ч гэсэн мууддаг. Тэгээ бас хоолоо дагаад эзэн хоолоо мэдээж гарна. Тэгэхээр элс байгаа муурны зориулалтын тэр элсэн дээрээ муурал ингээд шингэн өтгөн айлаллаа ингээд учрыг олчихдаг. За тэгээ тэр дорн биш ч гэсэндээ өдөрт 2-3 удаа заавал нэг очоод за энэ юм хийсэн гаргасан байна уу гэдгийг хараад цэвэрлж явах хэрэгтэй. Үүний дараа болохоор эрүүл мэнд. За эрүүл мэндэнд нь юу хэрэглэж байгаа вэ гэхээр вакцин хийлэгдэг. Манай муурны хувьд 4 удаа вакцин хийлгсэн. Тэгээд энгийн тэр вакцинаас арай нэг юм хөнгөн чанарын юм имчилгээ байд юм билээ. Муурны ингээ хойд хэсэгт нь өсгөөний юм жижигхэн юм зураас шиг хэсэг байдаг. Тэр зураасан дээр нь ингээ 2-7 хоногт нэг удаа 4 курсээр илүү ийм тос шиг нь тусаадаг. Тэгээд тогтмол жилд 1-2 удаа эмчэд үзүүлсэн байх шаардлагатай. Угаасаа л нэг бие маажаад ирэх ч юм уу те нэг тиймэрхүү үедээ нэг үзүүлэхтэй хэлгүүд нь хараад өгөөч гэд эмчтэй шаардлага тавих хэрэгтэй гэсэн үг. За тэгээд энэ яг амархан юм ч гэсэндээ мартчих магадгүй угаасаа завгүй амьдралыг амьдарч байгаа бид нар бүгдээрээ л мартдаг зүйл. Цаг гаргаж тоглож өгөх хэрэгтэй. Тэгжээж муур болон таны хооронд гүнзгий тийм гоё харилцаа утас үүснэ. Тэгэхээр мууртай илүү өөрийн чинь хайрлна. Тэгээд анхандаа бол муур өөрөөс ч айжиж магадгүй төвчээртэй байгаарай. 2-3 хоноод ирэхээр өөрсдөө чинь дасаад ирнэ. Өөрөө өвдвөл өөртөө зарцуулна гэж бодож мөнгө хадгалдаг бол муурандаа ч гэсэн яг адилхан муур маань өвдвөл би энэ мөнгийг зарцуулна гэж мөнгө хадгалах хэрэгтэй. Яг энэ бол тэрхий хүнд байдлаар ярьчихлаа. Угаасаа хинж өвдөө гэж бодож байхгүй штэ. Тогтмол орлоготой байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Өөрийгөө тогтмол хооллож, ундлаж, хувцасладаг шигээ мураж гэсэн тийм наад зах нь хоол унд элс бол байнга авах учраас тогтмол орлого бол бэлтгэжиж муртай болоосай. Тэгжиж өөрөө ч зоохгүй, муур маань ч зоохгүй гэж хэлмээр байна. Гэт таал өөртөө гэр бүлийн нэг гишүүнтэй болж байгаа гэсэн үг. Одоо би өөрийнхөө төвхийгээрээ өөрийнхөө муурыг яаж хүчилж авсан талаараа
Би бол ер нь багаасаа амьтанд аягүй хайртай хүүхдээсэн. Шавжнаас бусад. Тэгээд амьтанд тэжээх гэдэг үг ер нь таалагддаггүй байсан болохоор яг хайртай ч гэсэндээ тэжээн гэсэн бодол бол байгаагүй ч одоо нэг мэдсэн чинь мууртай болчихсон. Гэхдээ мууртай болсондоо 100% сэтгэл хангалуун байгаа. Яаж явж байгаад ингээд муур үрчилж авахаар болсон бэ гэхээр би нэг удаа гадаа явж байгаад нэг бяцхан муур хараад тэгээд тэр муур бол хайрлаг дагуун тодорхой. Тэгээд хоолоо ханаас олж идэтгэн тодорхой биш. Борооны тогтсон ус суугаа байжсан байхгүй. Тэгээд тэр муурыг бол би надад хэзээ баригдахгүй барьж аваад хичээн чадахгүй мөлий. Тийм учраас за ер нь муур үрчилж авъя. Яг энтэй адилхан өөр ханаг газар ингээд хаягдсан муур эсвэл эзэн ингээд хичээж чадахгүй үлдээсэн муур эсвэл хацрамжийн газарт байгаа муур тий тэрийг би ингээд өөртөө авч нэг муурыг ч гэсэн ингээд хайранд үсгий гэсэн бодол төрөөд тэгээд муур үрчилэхээр шийдсэн байгаа. Тэгээд би бол тэ өмнө нь өөрийгөө dog person гэж боддог байсан чинь манай найз нохой үрчилж аваад тэгээд нохоо өсгөж эхэлсэн. Тэгээд гэрт нь очихоор би маш их ядардаг байсан. Нохоо бол ингээд дотроос маш их юм энерги хүч ундарч идэг, байнга юм актив байдаг амтан. Би бол тэгэж чадахгүй юм билээ. Зүгээр би нохойг бол анх хөөх юмаа гэж хардаг байсан байгаа байхгүй. Тэгээд тэрний дараагаас өөрийгөө cat person гэдгээ мэдэж авсан. Ийм хүмүүсийн ойлголт байдаг шүү дээ. Cat person, dog person гэдэг хүмүүсийг нийлэнхүүд нь хоёр хуваадаг энэ төр гэдэг. Тэгээ би бол өөрийгөө арай cat зүгрүү муур зүгрүү юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэрний дараа бас тэр үйл явдал болоод за окей би муур өсгий дөө гэж хэлсэн байгаа. Тэрний дараа судалж эхэлсэн. Та солонгост болохоор муур үрчилж авахыг хоёр аргаар хэлдэг юм лээ. Ибян, пуньян гэд. За яагаад ингэж хоёр аргаар хэлж байгаа вэ гэхээр ибян гэдэг нь яг саяны миний ингэж хүсэж байгаа шиг ийм хаанагтай явж байгаад бяцхан муурыг үрчилж авах, дасамжийн газарт байгаа муурыг үрчилж авах. Хин нэгэн өсгөх боломжгүй байгаа муурыг би өсгөё гэж сайн дураар очиж байгаа хэлдэг. Пуняны хувьд болохоор өөрийнхөө хүссэн үйлдвэрийн муурыг ч юм уу те өөрт хөрхөн харагддаг өөрийнхөө илүү нэг юм сонгох боломжтой болж байгаа муурыг худалдаж авч байгаа үйлдэлийг хэлдэг юм билээ. Тэгж эхлээд та бүгдээрээ мэдэн штэ бид нэр уртас ямар ухаантай болчихсон гэдгийг Google Navras нэг л удаа ибян хийх гэд хайсан чинь зүгээр л миний сошиал медиа ингээ бүх юмн дээр ибян эсвэл пунян хийх талаар ингээд мэдээллүүд гараад ирсэн. Миний хувьд болохоор судалгаагаа дутуу хийсэн юм байна гэж би ялгсан. Яагаад гэхээр би ибян гэж хайсан мөртлөөсөө ингээ сошиал медиагийн зар сурталчилгаануудад өртөөд 2-3 газар очсон чинь бүгд пунян байсан яг үнэндээ. Яаж би мэдсэн бэ гэхээр надад авах байгаа муураа сонгох хэрэг байсан. Муурнууд бүгд нэлэх байсан. Тэгээд нэмээд бүгд өөр өөрийг ингээд тааж хэлж өгсөн үнэтэй байсан байхгүй ямар үйлчлээс хамаарат. Тэгэхээр энэ бол ибян явж биш пунян гэсэн үг. За тэгээд сүүл миний мэдэж авсан юм юу гэхээр Paw in Hand гэдэг юм сайт аппликейшн мэт юм билээ. Ийшээ ороод харах юм бол одоо хин нэгэн өсгөх боломжгүй байгаа муур нохойнуудыг асрамжийн төвд өсгөж байгаа. Тэгээ солонгосын маш олон газар нутгуудаар түгэж байрсан асрамжийн төвүүдтэй юм билээ. Тэгэхээр та өөрт ойрхон байгаа асрамжийн төв рүү очиод өвлөгчтэй ярилцж агаад муур эсвэл нохой үрчилж авах боломжтой юм билээ шүү. Миний тохиолдолд болохоор би ханаас үрчилж авсан бэ гэхээр энэ газар байгаа. За би энийг бол ибян гэж итгэсэн. За энэний өмнө би юу лээ? Нэг нь ямартайч дог маруу байсан. Нөгөө техникийн нэрийг санахгүй хоёр газар очиж исэн. Тэр хоёр хоёулаа ибян гэсэн мөртлөө бас пунян байсан. За 3 дахь газар нь болохоор одоо миний ноцсон газар маань бас л ибян гэж анхандаа ингээд би ойлгосон. Уцаар хүртэлцэлгээд би ибян хийх хүсэлтэй байгаа. Одоо ингээд эзэнгөө хаягдсан мөрийг авч өсгөх бодолтой байна гэж би олон дахин хэлсэн ч гэсэндээ оцсон чинь ерөнхийдөө бол тэр утгаа өөрөөр хэлээд байгаа ч гэсэндээ пунян байсан. Надаа юу тайлбарласан бэ гэхээр за энэ муурны хувьд болохоор муурны үн биш. За энэ муурыг та үрчилж авах юм бол юм чигэн бие гэж нэг юм байдаг. Тэрийг танаас авна. За манай нана байгаа штэ тэ. Хоёрд нана байгаагүй. Энэ муурны хувьд болохоор за сая гаруй вон болно. Гэхдээ та энийг сард тэдэг төлж байгаа гэсэн үг. Тэгээ сард тэдгээд 1 жил төлөхөөр энэ чинь ингээд сая хэд болж байгаа. Гэтэ энэ дотор чинь манайхаас эхний хэд хоногийн ээлс эдгийн хэд хоногийн хоол, эхний хэд хоногийн писан яг одоо яаралтай үед уух им мөн тоглоом
юм хоолны сав өгнөө. Тэгээд хэрвээ муур ингээ ихний хэдэн сартаа өвдсөн тохиолдолд манайхаас үнгүй эмчилж өгнө. Гэхдээ үнгүй эмчлэхдээ ийм орно, ийм орохгүй. Тэгээ манайхтай ингээд холбоотой эмнэлгүүд байдаг. Энэ эмнэлгүүдээр та тэдний үеийн өнгөлөлтөд эмчлүүлнэ гэж хэлж байгаа. Тэгээд ингэж хэлснийгээ дараа сар тэдэнд төгрөг гэж бодох хэрэгтэй гэж надад ойлгуулсан боловч тэрийгэ сартаа хувааж төлөх биш, нэг дар бүгдийг төлөх байсан. Тэгэхээр ер нь бол би л тэнд толгоогоо эргүүлүүлээд суугаад байгаа байхгүй юу. Гэтэ би яасан бэ гэхээр анхны харцаар надаа панидчихсан, дурлчихсан гэх юм уу? Тийм болчихсон. Хараад за яг энэ муу юм байна гэсэн бодол надад төрсөн. Тэгээд надад ч гэсэн би энэ муурын сайхан мэдрэмж төрүүлж байгаа. Надад ч энэ муур сайхан мэдрэмж төрүүлж байгаа нь мэдрэгдчихсэн. Манай найз залууд ч гэсэндээ яг тийм байсан. Тийм болохоор бид хоёр ер нь панидээд нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор олон газар яваад ядраад, шантраад за авъя гэж шийдээд зөвлөгөө авсан чинь тэмдэглэл сонсож байгаа. Тэгтэл би тухайн үед болохоор яг 600 хэдэн мянган вон бэлнээр бэлтгэж атсан байсан. Яагаад тэр өмнөх одоо атсан бүнянууд тэр хавцаа бол хангалттай болохоор байсан байхгүй юу. Тэгэж итгээд за хэрвээ бүнyan байсан бол эвян гэж бодож байгаа. Тэгсэндээ бүнyan байсан байх юм бол ингэндээ гэж бодоод 600 мянган бэлээд оччихсан байсан. Тэгтэл тийм үг сонсож байгаа. Тэгэл сэтгэл санаал ингээд доошоо буучлаа юм л да. Гэтэл миний хотоодны өглөөрнаас ингээд энэ мөн гэсэн нэг мэдрэмж юм believe in your gut гэдэг дээ шүү дээ. Миний gut-наас надад тэгжлээсэн байхгүй юу. Тэгээд би зүгээр шууд хэлцээ. Шантраагүй. За би бол ингэж бодсон. Одоо тэгээд надад бол бэлнээр одоо 650 мянган вон байна. Би бол энэ морийг үнэхээр аммаар байна. Би өсгөмөр байна гэд үнэлсэн. Тэгсэн чинь ихөө өгчээсэн хүн маань окей манайх ч гэсэндээ одоо нэг муурч гэсэн бүрэн хайр ингээд мэдрээд гоё дулаахан гэрт очиж байх нь чухлаа. Тийм учраас би ихлэ дарагтайгаа яриад асуугаад тэгээд нэг 5 минут гараад орж ирэхдээ окей байгаа мөнгө чинь одоо 650 мянган маань аваад тань мөр өөр аваад явж болно гэсэн тийм сайн мэдээтэй орж ирсэн. Тэгээд нанаа маань манайд ирэхээр болсон байгаа. Одоо тийм цонхны тийм сууж байна. Судалгаа багтсан. Гэтэ судалгаа багтсандаа нэг талаараа баялмаар ч үстэй байсан бол нанатайгаа уулзах байсан үгүй юу те. Манай нанаа л үнэхээр дөлгөөн, тайван тийм үгүй амта хазаад байдаггүй, өөрийг нь оролдохгүй бол хизээч хүн рүү тэгэж уурлаж агсардаггүй, маш тайван хөрхөмөр байдаг байгаа. Манай нэг нэрээ заавал судалж харж жаад тэгээд очоорой. Авууштай зүйл нь юу вэ гэхээр одоо энэ газраас муурчин хизээ ямар вакцинд орсон, өмнө нь ямар эзэнтэй байсан, эрүүл мэндийн түүх, нас хүйс зэргийн шууд нээлттэй хийж өгд юм билээ шүү. Тэгээд миний судалснаар болохоор өөрчлөлт баталгааж юм бол жижиг гэрээ байгуулад муурны микрочип гэж байдаг. Одоо хүнийхээр төрсний гэрчлэгээ шиг тийм чипийг толгойн нарталд суулгаж өгөөд тэгээд анхны вакциныхаа зардлыг төлөвлөлээд нийтдээ ойролцоогоор 100-аас 150 мянган вон төлөөд одоо муураа өөртөө авдаг гэсэн шүү. Хүмүүсийн влог ирсэн чинь. За тэрний дараа болохоор та хэдэ зардал, бодит хэрэглээний зардлын талаар ярив. За урьдчилж авах бол одоо сайн энэ газраас авсан бол тэр хавцаа болох нь харин дараа нь гарах бодит зардал их байгаа. За эхний сарын хувьд болохоор та хэд мөрчилж авч байгаа бол илс, хоол тэжээл, аяг муурч очиж стрессээ гаргадаг юм маажуур тэгээ өөрийн самандаг сам тоглоом шампунь гэх мэтийг бол 150 мянгаас 200 мянган вон үүрчэл авахар болно. Тэрний дараа мэдээж дахиад эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. Эхлээд бол бүтэн биеийн үслэг хийлгэсэн зүгээр байдیں۔ Тэгжээж одоо цаашдаа биед нь ямар нэг өөрчлөлт гарах ч юм уу те ингээд энэ тэнд юм гарах юм бол энэ юунаас болчих вэ тухайн тухайд мэдэх боломжтой байхгүй юу. Тэгэхээр эрүүл мэндийн үзлэг эхний байдлын вакцин бол 100 мянган вон хавцаа болно. Тэгэхээр эхний сартаа нийт та хэд маань 250 мянгаас 300 мянган воныг бол өрх юм байна гэж бодчих хэрэгтэй. Харин түүний дараа сар бүрийн тогтмол зардал буюу элс, хоол, за каншиг буюу снэк тэгээд нэмд тоглоом авах ч юм уу те эрхлүүлмээр хамбал тиймэрхүү зүйл сард 100-аас 150 мянган вон болдог. За миний бодлоор л 100 мянган вон хангалттай гэж бодож байна. Яагаад гэхээр купон юм өгчсөн шүү дээ. Их хэмжээгээр нь захиалч юм бол ууддаг байгаа. Хоолч гэсэндээ ингээд 5 хоногийн хоорондоос авалчихсан ч юм уу те. Эсвэл дээрээ зипо те тийм уудтай хоолч гэсэн гарчихсан болохоор хоолыг их хэмжээгээр авсан байсан ч асуудалгүй. Би бол ингээд 5 хоногоор ингээд салгаад уталцсан хоолыг авчдаг.
Zippo bag-нд хийж байгаа төрчин даатгалж байгаа л баг багаар хүчигдэг байгаа. Тэгэхээр нэг 100,000 won бол хангалттай гэж бодож байна. Мэдээж муураа өртгөхгүй сайн халамжлаад байж ивэл. За түүний дараа гэрийн орчин, хувийн ариун цэвэр. Хувийн ариун цэвэр гэж юуг ярьж байна гэхээр мэдээж хүн болгон гэрээ цэвэрлж байгаа. Гэтэ мууртай болох юм бол илүү цэвэрлэх хэрэгтэй. За өдөрт багадаа нэг удаа заавал таасаас оруулах хэрэгтэй. За бид нар бол дээгүүр ингээ алхаа явж байгаа ч гэсэндээ муур бол газарт наалдаа явж байгаа үр юмтай. Ялангуяа манай муурны хуулийн бэгдхэн. Манай муур ийм л л дээ. Их нь үлдэр нь Munchkin гэдэг үлдэр. За англиар болохоор Munchkin байхгүй юу? Солонгосчууд Munchkin гэдэг дээ. Ямар төрхтэй вэ гэхээр нэг өвөрмөц жижигхэн хөлтэй, богинохон хөлтэй. Та Corgi гэдэг нохоо мэдэртэй тий. Corgiтай ингээ хурцлд орсон ямар ч зулцхан богинохон хөлтэй төрдөг. Манай мууртай ч гэсэн ингээд хурцлд орох юм бол ямар ч муур богинохон хөлтэй төрнө гэсэн хүчтэй байгаа. Би бол муура Munchkin үлдэртэй гэж анх үрчилж авахтаа мдээгүй. Ер нь ийм богинохон хөлтэй гэдгийг гэртээ ирээд л анх анзаарсан. Эхний өдрөө бол будингийн дороос гарч ирэх байхгүй юу. Тэгээ дараагийн өдрөө будингийн дороос ингээ гарч ирээд хамт тоглоод байжгаад холоос ингээ дотор алхаад ирсэн чинь хөлн бүр ийм богинохон заяа. Тэгээ би бүр ингээ гайгаад хүй гэд тэгээд судлаад үзсэн чинь угаасаа энэ богинохон хөлтэй үлдэр байсан юм байна. Хүчтэй. Та хэд би хөрхөн зурагнууд үзүүлээ заяа. Харах юм бол ойлгоно. Тэгээд зайлшгүй ингээд хойдлын хоёр үлдэрээ босоо зогсчдөг байхгүй юу ингээд. Яг хүн шиг харагддаг. Тэгээд хувийн ариун цэвэр аль та хэдэ ярьчлаа. Тоосоо сайн арчих хэрэгтэй. Нойлын алгаа маш сайн харах хэрэгтэй. Яагаад гэвэл нойлд муур идэж үнэрлэж ойртож болохгүй бодисууд байгаа ч тийм нойл цэвэрлдэг бодиснууд шампунь ч юм уу тэ юу гэдэг. Нойлын алгаа маш сайн хаах, эсвэл нойлоо өдөр болгон цэвэрлээд бодиснуудаа дээш нь хураах ийм арга байна. Зуны цагт бол яг гэр халуун байдаг болохоор муур нойл руу орох гээд идэм билээ. Тэгэхээр тэгээ сайн бодолцож агаад шийдэх хэрэгтэй. Нойлоо өдөр болгон цэвэрлж чадна гэх юм бол асуудалгүй. За түүний дараа анхны өдрүүдийн талаар ярив. Анхны өдрүүд ямар байсан бэ гэхээр за 1-2 хоногт бол нанаа нэг юм айсан байдалтай байсан. Манай будингийн доор орчод гарч ирэхгүй байсан. Тэгээд тэр үед өвөлэйсэн болохоор шал халаалттай. Тэгээд будингийн доор бүр илүү тухтай байсан юм шиг байлаа. Гэтэ яг ихний шөнөө ийм уйлж байгаа юм шиг аваа гаргаад байсан. Тэгээд би санаа зовоод гарч ирэхгүй байсан ч гэсэндээ би будингийн доор нэг дэвстэйг дэвсэд өчгсөн байсан байхгүй юу. Тэрнээс нь ингээд цацж байгаа гаргаад чирээд тэврээд гэдэг жоохон нэг бүвэлэх камера идаад ингээд тэврээ байсан чи өвтөр унтаад өгсөн. Тэр үед бид хоёрын хооронд нэг юм жоохон харилцаа үүссэн юм шиг байлээ. Яаж би мэдсэн бэ гэхээр тэгэж орхиж унтуулчаад маргааш нь гэсэн ингээд бид хоёр ажилдаа явж байгаа шүү дээ найз залуу бид хоёр тэгэхэд нэг гарч ирэхгүй байжгаад явсан хаагур гэртээ танилцсан юм шиг хоолой дөө усаа уучсан байсан байхгүй. Тэгээд оройн ирээд нүүр амаа угаагаад би нүүрнийхээ амьд өрхөд яг энд сууж исэн чинь манай муур яг өчигдөр миний өвөр дээр байсан шигээ эний дөрөөр гин гарч ирээл тэнд явж ийсэн аа. Будин л үсчгэн үсэрч гарч ирээд миний өвөр дээр гарч ирээ суучихсан. Одоо бид нас зураг үзүүлье. Тэгээд 3-4 өдрөөсөө ол ингээд манай найз бид хоёрыг байна уугүй юу ч тоож байгаа юм байхгүй гэд гарч ирээл зургтны дагуурч ороод энэ төрөөр тэнэл яваад байдаг болчихсон байсан. Нэг л мэдгээд. Тэгээд эхний 2 сараа л ухтаж ирдэггүй байсан бол 3 дахь сараасаа байнга ухтаж ирдэг. Би ч ирсэн, найз залуу ч ирсэн. Өөдөөс гүйгээл хүрээд ирдэг. Гүйж хурж ирэхдээ ингээд гүйнгээ өглөөд идэг заяа. Тэст хаагууд яваад юу хийж байгаа бэ гэж хамаач өвцөн юм шиг ингэж бодлоо гэж байгаа юм шиг. Яагаад гэхээр муур эзнийгээ гараад явахаар анд явж байгаа өөрийнх нь идэх хоолыг авчирч байгаа гэж боддог гинэ. Тэгэхээр ингээд гадуур явах маш аюултай орчин гэж ойлгодог. Тэгээд их санаан зовдөг гэсэн гэртэй бахтай эзэндээ хөрмөө. Тэгээд өглөөд идэв юм шиг лээ. Болгоомжтой явахад яасаар ирдээ. Муур нохошууны хоололлоо гэж үлээд идэв шиг байгаа. За тэгээд үрчил завсныхаа дараах мэдрэмжийн талаар ярих юм бол сая бас жоохон ядлаа. Тэгээд муур авсны дараа л миний амьдрал үнэхээр өөр болсон. Өмнө нь ингээ маа найз залуу одоогоор сургуулаа төгсөөгүй байгаа учраас тэгээд мэрэгжил нь маш хэцүү учраас 7 хоногт 1-2 хоног сургууль дээрээ заавал хондог. Би яг тэр хоногт дандаа ганцаар үлддэг гэсэн үг. Одоо мууртайгаа бол ганцаардахгүй байгаа. Өмнө нь бол их ганцаардаг их юм болдог байсан. Айдаг. Тэгэн одоо бол гэд би унтах гад явах юм бол муур маань хажууд ирээд одоо ингээ хань болдог.
ер нь л намайг дагаад яваад байдаг. Нэг юм ганцаараа байх дуртай ч гэсэндээ байн ганцаараа байхаар нэг юм эвгүй байдаг штэ. Юм ярихгүй баг хитэн цаг болчихоор гинт юм ярьсан өөрөөс очдог ч юм уу те. Утас дуурахаар цочих шиг тийм мэдрэмж байдаг. Тэлээгээд байн хүнтэй уулзаар ярих ч юм уу те. Гадуур дотор байн хүнтэй уулзаад явна гэдэг бол маш утгагүй. Гэртээ байж өөртөө бас цагаа гаргах хэрэгтэй. Тийм чимээгүй хүн байдаг байхгүй юу? Ингээд нэг ингээд хүмүүстэй уулзаад гэж жагаад тэрний дараа нэг хэсэг амархнаа шаардлагатай байдаг. Тийм хүнд бол муур маш тохиромжтой. Ингээд хажууд нэг амьтны бис тавьсан шүү дээ. Existence тийм 7 мэдрэмж байна гэдэг нэг юм юунд санаа зовхгүй ганцаараа байгаа мэдрэмж төрөхгүй ганцаараа мөртлөө ганцаараа биш тийм дулаахан тухтай байдаг. Тэгээд банк гэрлүүгээ яардаг болсон ажил тараал гэрлүүгээ яарна. Банк за хоолойцсан болов хоол нь хүрж байгаа болов хоолын өглөө хэрэг хийж гарлаа. За тэдэн цагаас өмнө гэртээ очихгүй бол өсгөндөө гэсэн бодол дотроо банк täдэг болсон. Угаасаа гэртээ арих хоол хамгийн зөв зам гэдэг. Тэрэнд маань тус болж байгаа муур маань эсвэл ингээд гадуур ямар нэг зүйлээс том стресс авах юм бол нанаага бодохоор тайвширдаг. Нэг удаа эмнэлгийн орон дээр жижиг хагалгаанд орох гээд ятж байхдаа зүрх чанга урд урдан цахилаад айгаад байсан мөртлөө за би энэ нөхцөл байдалд яг юу энэ талаар бодох гэж бодсон чи ягаад ч за нанагийн талаар бодъё гэсэн бодлоор чирээд нанагийн талаар бодсон чинь миний зүрх ингээд тайвшраад би айдсаасаа салж исэн. Энэ хэмжээнд хүнд хайр бэлгэлдэг гэрэлтийг авчирдаг тийм зүйл байдгийн байна. Энийг эрт мэдээгүй байж одоо хэрвээ хүүхдтэй болох юм бол хүүхд маань ч гэсэндээ надтай адилхан юм хайрыг өөрөөсөө ундруулж өөрөөсөө бас тэгж хайр аавна гэж бодохоор гоё байдаг. Өөрийн эслэнчлэн бас намайг хариуцлагатай болгосон. Тэгээд амьдрал маань нэг тийм утга учир бас дахиад нэмэж өгсөн. Амьдралын маань илүү баялагжуулсан гэж хараад байгаа. Тэг хэрвээ ингээд танд ямар нэгэн тийм хэцүү мэдрэмж байх юм саяны миний ярьсан шиг тийм хүн мэдрэмжүүдийг мэдэрч байгаа болвол ганцаардж байгаа бол мууртай болохыг зөвлөмөр байна. Өхийн бүртгэл хийх хэрэгтэй. Талангаас муур алганыг палеомио тэнэгтэд бүртгүүлэх хэрэгтэй байдаг юм байлээ. За энэ хаана хийдэг вэ гэхээр эмнэлэг дээр түрүүний яриадсан микрочипийг хэлж байгаа энд нь нэг юм чип суулгачтай юм билээ шүү биетэн. Тэгэхээр вакцины хийлэхтэй ч юм уу те үүсгэл хийлэхтэй очоо тэрийг хэлүүлье гэж хэрэгтэй юм байлээ. Эсвэл чүн сонгоо гэж ярьдаг штэ те тэрийг хэлэхдээ бас хэлчихэж болно. Угаасаа чүн сонгоо чангалахаар ордог учраас тэр чинь маргаан жижигхэн ажил байгаа штэ те хамт хэлэхчвэл муур цайраа бага зоох юм да. Багуудаа цөөхүүдаа. Ер нь л энэ үрэл бүгд болчлоо да миний хэлмээр байгаа юм бүрүүлээч. Тэгэхээр нанаатай хамт төсөглөө хийе. Одоо бүр том болоод гаранд багтахад болсон ба. Та сайн уу гэлч. Тийшээ нөө зүгээр байж хат ноцоо аваад ирсэн бөөр. Андар минь ачиг найзтай болмоор байвал энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Бишээ. За дуустал нь үзчихсэн юм шиг байна. Ингээд хэлчихдэг үү? Subscribe хийгээрэй гэлчих. Манай чипсаг subscribe хийгээрэй гэж. Таалагдвал лайк дараарай. Тий өөр асуух зүйл байвал комент хийчээрэй. Тий үсэрэ.